За тэгэхээр ер нь бид нар энэ яг хоо дээд шүүх бид нар одоо төрийн 3 өндөрлөг гээл ерөнхийлөгч их хурлын дарга ерөнхий сайд гэдэг ч гэсэн энэ бол амны уншлаг болцсон байдаг. Ер нь бол энэ check and balance буюу засаглалын тэнцвэртэй байх харилцан хяналт тавих нь онлын дагуу бол дээд шүүгч юм бол харин засаглалын том ер нь бол одоо зарчмын хувьд бол дээд шүүхийн ерөнхий шүүгч бол одоо төрийн 3 өндөрлөгийн нэг байх хэрэгтэй юм л да. Ер нь бол зөвхөн зарчим нь хандлагын хувьд бол шүүх гэдэг чинь дээд шүүх гэдэг чинь бол шудраг осны дээд одоо илэрхийлэл. Тэр аль болохоор энэ шүүхэд итгэх иргэдийн итгэл илүү сайн бэхжих тусам энэ төрд итгэх итгэл цаашлаад энэ одоо Монгол улсын үндсэн хуульд ёс энэ парламентын засаглал гэдэг өөрөөр хэлбэл энэ check and balance-ийн одоо хэвийн ажлах горин бол энэ дээд шүүхтэй холбоотой. Тэр ер нь бол яг би сая минутаа буруу тооцчлоо. 2 шүүгчтэй бол амжилт төсөө. Та хоёроос асуух гэсэн асуулт байгаа. Чуулганы танхимд асууя. Ер нь энэ одоо сүүлийн үеийн судалгаагаар шудраг ёс гэж асуунгууд л маш олон янзаар хариулдаг. Энэ шудраг ёс гингүүт л энэ шүүхийн одоо шүүгчийн одоо тэр үнэлэмжхээс илүүтэйгээр годамжинд популизм хийж байгаа хүмүүсийн л хаяг адраас халаасны шошиг болцсон яваад байгаа. Тэгэхээр тэрүүгээр нэг олон нийт чинь шудраг ёсыг үнэлж хараад байна. Ихэвчлэн улс төржүүлж хараад байна. Явцсан ашиг сонирхолт хараад байна. Тэр аль болох тэр одоо популистуудын амны уншлаг болсон тэр ярилцгийг нь одоо ховхолж авч үнэхээр энэ одоо хуулийн өмнөөс шийдвэр гаргадаг энэ шүүх гэдэг өөрөө бол хамгийн олон талаас нь тунгааж бодсон онолтой амьдралтай тэгээд дээрэс нь бол зөвийг дэнсэлж чадсан зөв бурууг дэнсэлж чадсан байх энэ итгэл үнэмшлийг л олон нийтэд өгөх тусмаа бид энэ одоо сошиалын янз бүрийн юм үзэн ядалтын энэ хармуус өдр галзуурлаас гарах юм аа л гэж үзэж байгаа юм. Тэр утгаараа бол бид нар энэ дээд шүүх хэвийн ажиллахад бие даасан хараат бус ажиллахад нь бол аль болохоор одоо анхаарч байх ёстой гэж бодож байгаа. Тэгэхээр тэр утгаараа бол бас дээд шүүхийн шүүгчд маань ч гэсэн бас ямар ч нөлөөнд автахгүйгээр итгэл үнэмшилтэй одоо хандаасаа гэж бодож байгаа. За түрүү энэ хоёр дараагийн хэлж байгаа тайлбарыг бол би хүлээж авлаа. Нөгөө болж байгаа хэрэг учраас болцсон хэрэг дээр анализ хийх нь бол зөв байсан байна гэж харж байна. Тэгэхээр бол та бүхэнд амжилт хүсье. Үнэхээр одоо бас олон жил 55 настай 20 хэдэн жил одоо шүүхийн салбарт ажилласан нөгөөх нь бол бас одоо 10 нэлээд гаруй жил ажиллаж байгаа. Яг мерит зарчмаараа бол анхан дунд шатанд нь ингээд яваад давзаалдах шатанд ирэхэд золзоо шүүгч яваад бол 11 жил ажиллаад ингээд явж байгаа юм байна. Тэгэхээр та бүхэнд итгэж найдаж байгаа шүү. Тэгэхээр аль болохоор энэ скандал, улс төрийн савлгаа энэ бүх зүйлээс ангид хол байгаарай л гэж хичээнгүйлэн хүсье. Баярлалаа.